За сайн байцгаана уу мөрчүүдээ та бүхэн маань сайхан амарсан гэдэгт итгэлтэй байна. За өнөөдөр бол хамтдаа бүгдээрээ Йона номоо 1-р бүлгээс нь эхлээд судлах тэр цаг мөч ирсэн байна. Өчигдөр бид бүхэн Йона номынхаа үндсэн танилцуулгыг судалсан. За харин өнөөдрөөс бүгдээрээ 1-р бүлгээс нь эхлээд дэлгэрэнгүй ярилцах болно. За тэгээд өнөөдрийн цуврал маань та бүхэнд бас таалагдана гэдэгт бол миний бие бас итгэлтэй байна. Тэгээд хамтдаа бүгдээрээ энэ цаг мөчийг эзэн даатгаад залбиралтайгаар эхэлцгээе. Тэнгэрийн бурхан минь энэ цаг мөчид бид бүхэн таны ариун номыг дахин дийлэх гэж байна. Та өөрийнхөө ариун номыг ариун сүнсний хүчээр бидний зүрх сэтгэлд, бидний оюун ухаанд мэдрүүлж өгөөч. Таниулж өгөөч. Гэрчилж, илчилж өгөөч. Ингэснээр бид таны үгийн дагуу амьдралдаа шийдвэр гаргаж, таны хүслийг таньж мэдээд бид амьдралдаа таны хүслийн дагуу үгийг тань хэрэгжүүлэгч болоход та туслаарай. Энэ бүгдийг бид Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен. За өнөөдөр бүгдээр хамтдаа хичээлээ Йонагийн талаар судалж, Йонагийн талаар жоохон дэлгэрэнгүй ярилцах энэ цагийг гаргацгаая. За Йона маань бол Библиэлд гарч байгаа мэдээлэлээр бол хэд хэдэн Йонагийн талаар баримтууд бол гарч ирж байгаа. За хамгийн ихний их сурвалж бол Йонагийн нэр байна. Йона гэдэг нэр маань еврей утгаар бол тагтаа гэсэн утгатай. За энэхүү нэр нь мөн тагтаа гэдгээс гадна амар тайван, амгалан байдал, инх тайван гэсэн утгыг бас илэрхийлж болдог. Тэгэхээр Йонагийн нэр бол их сонирхолтой, хачирхалтай нэр байгаа шүү дээ. Эртний дундад зууны үед шууданч тагтаа нар гэж одоо маш их хэрэглэгддэг мэдээллийг захиад зурвасыг солилцдог ийм арга хэрэгсэл байсан. Тэгэхээр бурхны хувьд Йона бол түүний мэдээг Ниневед хүргэх ёстой. Тэр зарлага буюу тэр тагтаа, тэр захиаг зууж хүргэн нисэх ёстой байсан бурхны иш үзүүлэгч байсан баг. За мөн түүнчлэн хаадын дид номон дээр гарч байгаа түүхэнд бас нэгэн мэдээлэл өгдөг нь түүний төрлөх хот, түүний гарал үүсэл болсон нутгийн нэрийг бол Гат Хефер гэж нэртэй хот гэмээр гардаг. За энэхүү хот нь бол хамгийн анх Йошуа номон дээр дурддагддаг бөгөөд Яаковын 12 овог эзлэн төрмгийлтийг хийж Канааныг эзэлсний дараа тэрхүү 12 овогт газар нутаг хуваарлахад Зебулун овогт энэ хотыг бол эзэмшил болгох гэсэн байдаг. Хамтаа өдөр энэ ишлэлийг гарган уншицгаая. Йошуа 19-ийн 10-13 3 дахь шавга Зебулуны хөвгүүдэд ургуудынхын дагуу буулаа. Тэдний өвийн нутаг нь Саридыг хүртэл байв. Эндээс хил зүүн тийш наран мандах зүг рүү Гат Хефер болон Итказин руу үргэлжлэн Няро чиглэсэн Римон руу сунсан байв. За эдгээр мэдээллүүдийг бид бүхэн дүгнээд харах юм бол иш үзүүлэгч Йона маань Зебулун овгоос гаралтай байсан байж магадгүй ийм төр зураг харагдаж байна. За мөн 2 дугаар хаад болон Йона номон дээр өгүүлснээр Йонагийн эцгийн нэрийг Амиттай гэж дууддаг байсан баг. Амиттайн хүү Йона гэж. Тэгэхээр Йонагийн эцгийн нэр буюу энэ Амиттай гэдэг нэр бол еврей утгаараа үнэн гэсэн утгатай ийм нэр байсан байна. Үндсэндээ Амиттайн хүү Йона гэдэг маань маш энгийнээр тайлбарлаж хэлэх юм бол үнний хүү тагтаа буюу үнний хүү инх тайван, үнний хүү амар тайван гэсэн ийм утгыг бас агуулж байсан. Ийм утга төгөлдөр овог нэр байгаа. Тийм ч учраас магадгүй энэ нэрний нэрсийг ажиглаад харах юм бол Йона үргэлж үннийг тунхаглаж мөн амар тайвныг номлож байсан байж болзошгүй. Ийм бас магадлал, ийм таамаглал бас дэвшүүлж болох юм. Гэхдээ нэг л өдөр түүнд ирсэн эзний үг бол амар тайвныг тунхаглах биш. Харин эсэргээрээ аюулын мэдээг түгэх ийм дуудлага түүнд ирсэн. За ингээд хамтдаа бүгдээрээ өнөөдөр Йона номын 1-р бүлгийн 1-ээс 3 дугаар ишлэлийг судлах болно. Ингээд хамтдаа бүгдээрээ ишлэлээ уншицгаая. Эзний үг Амиттайн хүү Йонад ирж айлдахдаа босож агуу их хот Ниневе рүү очиж түүний эсрэг хашгир. Учир нь тэдний бузар булайн миний өмнө илэрхий гарч ирлээ гэв. Гэвч Йона эзний оршихугаас Таршиш руу зүхтахаар босов. Тэрээр Йопад ирж Таршиш руу явж байсан хөлөг онгоцыг олоод зардлаа төлж
эзний оршуугаас Таршиш руу тэдний хамт явхаар тэнд суув. За хамтдаа өдөр ишлэлээ уншчлаа. Тэгээд энэхүү Йона номын 1-р бүлгийн эхний 3 ишлэлийг уншаад танд ямар сэтгэл төрсөн бэ? Та юуг анзаарав? Миний хувьд энэ ном шууд л гол үйл явдлаа юуны тухайн төрлөгөө дэлгэж байгаа юм бид анзаарагдлаа. Ихэнх Библийн номнуудыг харахад өмнөх үг, титэм үг, оршил гэсэн үйл явдлууд гардаг бол харин Йона номын 1-р бүлгийн эхний өгүүлбэр дээр л эзний үг Йонод ирж шууд түүнийг бос тэгээд агуу их хот Ниневе рүү яв гэж хэлсэн. Энэ мэдээ, энэ дуудлага, энэ даалгавар Йоногийн амар тайван амьдралыг юучгүй босноолсон. Өнгөрсөн хичээлдэр бид өхний судалснаар Йоногийн амьдарч исэн цаг үе бол 2-р Яробам гэдэг хааны цаг үе гэж бид өхөн тайлсан шүү дээ. 2-р Яробам хаан бол өв эцэг Яробам хааны адил ёс босыг үйлддэг байсан ийм хаан баг. Тэгэд энэ хааны хувьд амжилттай байсан цорын ганц зүйл нь алдсан байсан газар нутгаа эргүүлэн авч Дамаскийг тэгэд маш их том газар нутагтай болсон учраас тэрхүү газар нутагта хөлийн заагийг тогтоож тэгээд бомб хот буюу хөлийг хамгаалах хотуудыг байгуулсан харагддаг. Үндсэндээ Йоногийн иш үзүүлгийн дагуу хойд хаанчлал болох Израиль өөрсдийнхөө хил заагийг тогтоож тэгээд аюулгүй байдлаа хангасан гэсэн үг. Йоногийн хувьд түүний хаан тус түүний амьдарч исэн газар нутаг бол түүний хамгийн аюулгүй бүс, амар тайван бүс нэс. Гэтэл Бурханаас ирсэн энэ үүрэг даалгавар бол тэр амар тайван бүсээс гарах аюултай газар руу очих ийм үүрэг даалгавар байсан ба. Та бүхэн мартаагүй бол Йоногийн нэр маань тагтаа буюу бас нэг хөндлөн утгаараа амар амгалан гэсэн утгатай гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр Йоногийн амар жимэр амьдрал яг энэ үед эцэс болж, төгсгөл болж, түүнд биелүүлэхэд хүнд ийм даалгавар ирсэн баг. Магадгүй яагаад Ниневе рүү зүгээр явчих болохгүй юм бол гэж та бас гайхчихж магадгүй. Ниневе гэдэг бол тухайн үеийн Йоногийн амьдарч байсан цаг үедээ хамгийн хүчрхэг тооцогддог Ассир гэдэг хаан тулсын нийслэл хот байсан. Энэхүү хот маань Тигр мөрний иргдээр оршдог бөгөөд Месопотамийн газар нутагт байрладаг. Энэ хот хамгийн анх Эхлэл номон дээр дурддагддаг бөгөөд үүнийг Нимрод гэдэг Эхлэл номон дээр гардаг нэгэн Бурхны эсрэг зогссон хүн байгуулсан гэж Библиэлд гардаг. Та бүхэн хэрвээ санаж байгаа бол Нимрод мөн Бабелийн цамхгийг барьж босгох ажлыг эхлүүлж мөн Вавилон хотын доос үндэс суурийг тавьсан ийм хүн шүү дээ. Ингээд хамтаа бүгдээ энэхүү ишлэлийг Эхлэл номноос уншицгаая. Эхлэл 10:8-аас 11. Кушин Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхийд ирэх хүчрхэг нэгэн болжээ. Тэрээр эзний өмнө хүч чадалтай анчин байв. Тиймээс эзний өмнө чадалтай анчин Нимрод шиг гэсэн яриа бий болжээ. Түүний хаанчлал нь Шинарын газар нутагдах Бабел, Ирех, Акад, Калнегаас эхэлжээ. Тэрээр тэр нутгаасаа Ассирт хүрч очоод Ниневе, Рехоботир болон Калаг байгуулж Ниневе болон Кала хоёрын хоорондох Ресен хэмээх их хотыг байгуулжээ. Тэгэхээр Нимродын байгуулсан энэхүү Ниневе гэдэг хот маань Эхлэл номын 10 дугаар бүлэг дээр анх дурддагдаад энэ цаг мөчөөс эхлэн хүчрхэгчиж улам илүү хүчийг авч ингээд Ассир гэдэг улсын нийслэл хот болсон бөгөөд манай эртний өмнөх 612 он хүртэл оршин тогтнож байсан баг. Яагаад Йонод Ниневед очих нь тийм хүнд байсан бэ гэхээр энэ бол тэдний дайсан бөгөөд аюултай замнал хийлсэн хөрш улсын учраас Йоногийн хувьд үхэл рүүгээ явах мэт ийм хүнд хэцүү даалгавар санагдсан. Улмаар манай эртний өмнөх 722-оос 721 оны хооронд Израилийн хойд хаанчлалыг Ассирчууд бүрэн эзэлж тэгээд эрхшээлд оруулсан баг. Бурхны хүсэл бол маш тодорхой байсан. Бурхан Йоног Ниневед очиж түүний эсрэг хашгир гэж хэлсэн баг. Ниневечүүдийн гим нүгэл, Ниневечүүдийн
бузар булаа байдал, тэдний үйлс Бурхны өмнө ил болсон учраас Бурхан үүнийг дахиж твчихгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр Израилийн хаант улсын хувьд арай гэж алдсан байсан газар нутгаа эргүүлэн аваад тэгээд хил хязгаараа тогтоож одоо л амар жимэр амьдрахандэ гэж бодож байтал Йонад эсвэргээр тэрхүү тогтоосон хил хязгаараа давж амар тайвны бүсээсээ гарч тэгээд эрсдэл рүү очиж буюу эсрэг талд дайсан дээр очиод хизээч хамаагүй тэднэрүү дайрахад бэлэн тэдгээр хүмүүстэр очиод эзний анхааруулга сануулгыг хэлэх ийм хүнд хэцүү үүрэг даалгавар Йонад ирсэн баг. Йона номын 1-р бүлгийн 2-р ишлэлийг харах юм бол Бурхан Йоног бос гэж хэлсэн баг. Босоод агуу их хот Ниневеэр яв гэж хэлсэн. Гэтэл 3-р ишлэл дээр нь Йона хэдийгээр боссон боловч харин түүний зорилго нь Ниневе рүү биш, харин эзний оршуугаас зугтахын тулд босов гэж маш тодорхой хэлсэн баг. Бүр дэлгэрэнгүй нарийн харах юм бол 3-р ишлэлдэр эзний оршуугаас зугтах гэж 2 удаа хэлсэн байдаг. Бурхны оршуугаас зугтана гэдэг бол Йоногийн хувьд түүний эцсийн эцэст гаргасан ганц гаргалгаа, ганц шийдэл нь болж таарсан байдаг. Ингээд Йона ямар үйлдэлийг хийсэн бэхээр тэрээр Йоппо руу явсан. Монгол Библиэлд Йоппод ирэв гэж орчуулсан боловч яг их хэл дээрээ бол Йона Йоппо руу уруудав гэж хэлсэн баг. Эний юу гэсэн үг вэ гэхээр Йона өөрийн төрлөх хотоос Йоппо руу уруудан тэрээр хөлөө онгоцонд суугаар Ниневегийн эсрэг зүг рүү явсан гэсэн үг. Энэ нь тэрээр Йоппогоос Таршиш руу явах ганцхан зорилготой байсан гэсэн үг. Учир нь хэрвээ тэрээр Ниневе явах шийдвэр гаргасан бол уруудах биш. Харин газар зүүн байрлалаараа өгсөх буюу хойд зүг рүү явах ёстой байсан. Тийм учраас тэрээр уруудсан. Тэрээр Йоппо руу ирсэн. Ингээд Йоппод ирээд тэрээр Таршиш руу явах хөлөг онгоцыг хайж олоод зардлын төлөөд тэрхүү хөлөг онгоцонд суусан байдаг. Их хэлэн дээр буюу еврей хэлэн дээр энэ зардлыг төлнө гэдэг энэ үг нь тэр чигээр нь хөлөг онгоцыг хөлсөлсөн гэдэг санааг бас агуулдаг. Магадгүй түүнд цаг хугацаа маш давчуу байсан учраас бушуухан шиг хөлөг онгоцонд суугаад далай тэнгист гарах ийм шаардлага байсан учраас хөлөг онгоцыг бүхлээр нь хөслөөд хүссэн цагтаа буюу яг одоо эндээс хөдөл гэдэг тэр даалгаврыг, тэр тушаалыг хөлөг онгоцны ахмадад өгсөн байж болзошгүй. Ямар тач тэрээр Таршиш руу зугтсан. Йоногийн хувьд Йоппогоос Таршиш руу явхад 3800 гаруй километрийн урт аялалыг хийсэн гэсэн үг. Уг нь Бурхан түүнийг 900 гаруй километр газар явах ийм л аялалд ийм даалгаврыг түүнд өгсөн байтал Бурханы даалгавраас зугтаж, Бурханы оршуугаас зугтахын тулд тэрээр түүнээсээ даруй 4 дахин урт аян замыг ажрахгүй туулна гэсэн бодолтойгоор эхлүүлсэн баг. Тэгэхээр уламжлал үзлээр Таршиш гэдэг хот нь Испани Атлантын далайн эрэг дээрх эртний хот Тарсис гэдэг хот юм а гэж үздэг. Тэгээд энэхүү хот руу Йона аялал гарсан байгаа. Бурхан түүнийг бос гэж урайлсан, дуудсан. Гэхдээ Йоногийн хийсэн үйлдэл нь босох биш. Эсэгээр улам уруудсан, улам доошсон ийм үйлдэл байсан байна. Тэрээр Йоппо руу уруудаж хөлөг онгоцонд суугаад ингээд хөлөг онгоцон дотор орсон. Буюу энэ юу гэсэн үг вэхээр тэрээр Бурханы хүслийн эсрэг үйлдэлээр байсан гэсэн. Бид бүхэн Бурханы зарлага иш үзүүлэгчид эзнээс даалгавар авч, эзнээс дуудлага, үүрэг даалгавар авч байгаа тэр түүхүүдийг Библи дээрээс баггүй уншдаг шүү дээ. Тэгэхээр эдгээр хүмүүсийн гаргасан үйлдэл мөн Бурхан тэдэнд хариулж байгаа тэрхүү хариултууд тэгээд эцсийн эцэст Бурханы үүрэг даалгаврыг хүлээж авч байгаа тэр эцсийн үр дүнг харахад эндээс нэг хідэн зүйл анзаарагддаг. Хамгийн ихнийх нь Бурхан өөрийн хүндээ, өөрийн итгэлт хүндээ үүрэг даалгаврыг өгдөг. Бурхан Мойсег дуудаж тэгээд шатаж буй бут нотроос түүнд Израильчуудыг Египтээс гарга гэсэн үүрэг даалгавар өгсөн байдаг. Мөн Бурхан Гедеонтой ярилцсан түүнийг болон түүний 300 дайчныг ашиглаж Медианчуудыг устгах болно гэсэн
энэ үүрэг даалгаврыг өгсөн байдаг. Гэхдээ тэднээс бас нэгэн ижил төстэй зүйл харагдаг нь тэд эхлээд энэхүү үүрэг даалгаврыг хүлээж авахыг хүсээгүй. Мойсе өөрийгөө би хэл яриа мó, би модон хэлтэй гэж хэлсэн бол Гидеон өөрийгөө би өөрийн эцгийн овог дотроо хамгийн сул дараа өн гэрийнхэн дотроо би хамгийн бахан шүү дээ гэж өөрийгөө голсон. Гэхдээ бурхан хариуд нь тэдний ятгах. Бурхан тэдэнд энэхүү үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой гэдэг тэр итгэл үнэмшлийг төрүүлсэн байдаг. Тэгээ түүнийхэн дараа бурхан тэдэнд маш онцгой шинж тэмдгийг гайхамшиг үзүүлдэг. Мойсегийн хувьд түүний гарыг оюман өвчин тусгаж мөн таягийг нь могоо болгосон бол Гидеоны хувьд түүнд ноосон дээр шүүдэр буулгаж мөн ноосыг хувь хувиар байлган эргэн тойронд нь шүүдэр буулгах ийм гайхамшиг үзүүлсэн. Яг л үүнтэй адилхан Йонагийн хувьд Йона бурхны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс зайлсхийн эзний оршуугаас зүхтахад эзэн түүнд онцгой гайхамшиг үзүүлж тэмдгийг үзүүлсэн авраг загсыг гаргаж ирнэ. Түүний 3 өдөр авраг загсны хотоодонд амьд байлган ингээд эргэн түүнийг хорой газар дээр гаргасан байдаг. Ингээд үүний дараа бурхны хүмүүс тэрхүү шинж тэмдгийн дараа тэрхүү нотлохооны дараа бурхны үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн. Мойсе израильчуудыг Египтээс гаргасан, мөн Гидеон Медианчуудыг буюу Амлекчуудыг ялсан. Йона Ниневед очин эзний үгийг тунхагласан байдаг. Тэр өнгөрсөн хичээлдэр бид бүхэн Йонагийн үйл явдал, Авраамийн үйл явдлын эсрэгцэл байна гэж хамтдаа өдөр гаргаж ирсэн шүү дээ. Бурхан Авраамыг Месопотам буюу Харанаас гар гэж дуудсан бол Йонаг Месопотам буюу Ниневе рүү яв гэж түүнийг дуудсан. Авраамыг дуудахдаа түүнийг онцгойлон бүх үндэстнийг ерөөх тэр олон түмний эцэг, хайрлагдсан эцэг болгоно гэж түүнийг ерөөж түүнийг дуудсан нь зөвхөн Израильчуудыг, зөвхөн Израилийн ард түмнийг түүгээр дамжуулан ерөөх бус. Түүний эргэн тойронд байгаа бусад хайр үндэстнүүдийг ч хийсэн бурхан ерөөхийг хүсэж байгаа гэдгийг Йонагийн чинээс бид харж байна. Энэ нь Авраамыг дуудаж, Авраамыг сугалж гаргаж ирсэн тэр Месопотамиг буюу тэр газар нутгийн ард иргэдийг бурхан гим нүглээсээ гимшиж эргэх хаваас өршөөх болно гэсэн мэдээг, мессежийг Йонад өгөөд түүнийг Ниневе явуулахыг хүссэн. Энэ нь бурхан бүх хүн төрлөختнийг хайрладаг гэсэн Иохан номын 3:16 дэх мэдээтэй утга нэг юм. Йонагийн тунхагласан мэдээ бол бурхан бүгдэд хайртай. Бурхан бүгдийг гимшилд ирээсэ гэж төвчээртэйгээр хүлээж байдаг гэдэг энэ гайхалтай түүний хайрын, түүний нэгүслийн үнэн юм. Бурхан бүх цагийн түүхэнд өөрийн хүмүүсийг дуудсаар байдаг. Хаанаас дуудаж байгаа, хаашаа дуудаж байгаагаас үл хамааран хүн бүрийг өөрийн тав тухын орчноо орхиж тэгээд Бурханы хүссэн тэр газар руу явах тэр дуудлагыг Бурхан бидэнд өгдөг. Энэ нэг төрлийн чаленж юм. Авраамийн хувьд ч гэсэн Месопотам буюу Харан түүний хувьд дасал болсон газар байлаа. Тэгээ Бурхан түүнийг таньж мэддэг. Тэрхүү эргэн тойронд байгаа хүмүүсээ бүгдийг нь орхиод тэгээ танихгүй газар руу буюу өөрийн тогтоосон амар тайвны хязгаар болох тэр газар нутгийн дээсийг алхаж танихгүй газар аюултай эрсдэлтэй тэр газар руу явж тэгээд эцсийн зорилго нь бүх дэлхийг буюу бүх үндэстнийг ерөөх ийм дуудлага байсан. Өнөөдөр ч гэсэн Бурхан таны тав тухтай тэр амьдралаас чинь таныг дуудаж тэгээд бүх дэлхийг ерөөх, бүх дэлхийд авралыг түгээх тэр ажилдаа таныг ашиглахыг хүсэж байна. Магадгүй таны өдөр болгон суудаг тэр сандал, өдөр болгон унтдаг тэр ор таны тав тухтай орчин байж болно. Магадгүй таны ажил өдөр болгон хийж гарт чинь орсон, гаршсан тэр ажил таны тав тухтай орчин. Магадгүй таны өдөр болгон уулздаг тэр таньдаг танилуд, найз нөхөд таны тав тухтай орчин. Магадгүй таны өглөө болгон алхдаг тэр гудамж,
өдөр болгон явдаг тэр газрууд таны тав тухтай орчин байж бол. Бурхан таныг тэрхүү тав тухтай орчноо орхиод тэгээд түүний дуудсан, түүний хүргэхийг хүсэж байгаа, аваачхийг хүсэж байгаа. Тэр газар таныг очоосоо. Тэгээд тэр газарт ивэл болж, ерөөл болж мөн тэр хүмүүст сайн мэдээг хүргээсэй гэж Бурхан таныг ашиглахыг хүсдэг. Яг л Бурхан Авраамыг дуудсан шиг, бас Йоног дуудсан шиг таныг ч гэсэн дуудсаар байна. Тэгэхээр төгсгөлд нь би танаас нэг асуултыг асууя. Аюултай, таньж мэдэхгүй, тав тухгүй газар Бурхантай хамт байх уу? Эсвэл аюулгүй, тав тухтай, таньж мэддэг газараа Бурхангүй байх уу? Энэ хоёр сонголтын алийг нь та хийх вэ? Йоногийн хувьд хийсэн сонголт нь тэрээр аюулгүй, амар жимэр, тав тухтай газрыг хайж тэнд Бурхан байхгүйсэн ч хамаагүй хэмээн сонголтоо хийж Таршиш руу явсан баг. Гэхдээ яг үнэндээ тэрээр Бурхантай хамт байсан үед Ниневе буюу энэ дэлхийн хамгийн аюултай хотод очисон ч түүний хувьд ямар ч аюулгүй байх байсан. Бурхан түүнийг ямар ч нөхцөл байдлаас аварж гарах бүрэн чадамжтай, бүрэн боломжтой гэдэгт итгэх ёстой байсан баг. Хүн гим нүгэлд унсан тэр мөчөөс эхлээд Бурханаас холдож хөнжирсэн байдаг. Гим нүглийн хор уршиг улам их болох тусам хүн Бурханаас төдий чинээ холдсон гэсэн үг. Анхны хүн болох Адам Ева хоёр Бурханы эсрэг сонголтыг хийж гим нүгэл үлдээд тэгээд тэдний хийсэн эхний үйлдэл нь юу байсан бэхээр тэд Бурханаас нуугдсан. Ингээд цэцэрлэг дотор эзэн өөрөө алхаж орж ирээд Бурхан хүн чи хаана байна гэж хамгийн түрүүнд Бурхан өөрөө хүнийг хайлсан байдаг. Хүн гим нүгэлт мөн чанараар Бурханаас холдож зүхтаж байхад харин эзэн түүний араас хүнээ чи хаана байна гэж хайлсан гэсэн үг. Йоногийн түүхч гэсэн яг үүнийг харуулдаг. Йона эзний оршуугаас зүхтаж нэгэн ишил дээр 2 удаа энэ сонголтыг илэрхийлсэн байдаг бөгөөд хэдийгээр тэрээр Бурханаас зүхтсан ч гэсэн Бурхан түүнийг хаяагүй. Бурхан түүнтэй хамт байсаар байсан. Бурхан түүний араас нэгсээр түүний араас дагсаар байсан. Учир нь бидний эзэн Бурхан бол хэн нэгний зүхтаж, хөндөрж, зай барьж, холдохыг хүсдэг тийм Бурхан бол биш юм. Харин ч эсрэгээрээ бидний Бурхан бол өөдөөс нь гүйн очиход хайр татам тэврүүлж, тэвэрт нь хорогдох тийм гайхалтай хайрын эцэг. Яг л төөрсөн хүүгийн үлгэр дээр тэнмэл хүү гэртээ эргэж ирээд аавдаа тэврүүлэн аавынхаа дотор баяр хөөр аз жаргал амар тайвныг мэдэрдэг шиг бид бүхэн эзэн рүүгээ, эцэг рүүгээ ойртох ёстой. Хамтаа өдрөө сүүлчийн ишлэгийг уншийе. Еврей номын 4:16. Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нэгүслийг олон өршөөлийг хүлээн авахын тулд нэгүслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгоё. Тэгэхээр энэхүү ишлэлээр хэлж байгаа санаа бол бид эзэн рүүгээ итгэлтэйгээр түүнээс нэгүслийг авахын тулд түүний хаан суудлал руу ойртон очих ёстой гэсэн гайхалтай үннийг бидэнд сануулж байна. Тийм үнэхээр бид бүхэн Бурхан руугаа ойртон очих ёстой. Эзний оршуугаас зүхтах биш. Харин эцэг рүүгээ түүний тэвэрлүү хамтдаа гүйх ёстой. Өнөөдөр ч гэсэн бидэнд Бурхантай хамт Ниневе рүү явах уу? Эсвэл Бурханаас зүхтаж Таршиш руу явах уу гэдэг энэ сонголт байсаар байна. Өдөр бүрийн амьдралдаа бид хүн сонголтыг хийсээр байдаг. Эзэн биднийг босгож хийсэн бол бид босох ёстой. Эсвэргээр бид бүхэн уруудаж улам Бурханаас холдох тийм сонголтыг хийж болохгүй. Тэгэхээр ах トゥ нараа хамтдаа бүгдээ өнөөдөр эзэн рүүгээ ойртох, эзнээс зүхтах биш, эзэн рүүгээ тэмүүлэх, эзэнтэйгээ хамтдаа тэр аюултай газарч гэсэн бидний амар тайвны хил хязгаарыг давж аюултай газар алхах байсан ч гэсэн эзэнтэйгээ хамт алхдаг тийм дайчин, тийм итгэмжит
эзний хүүхдүүд байцгаая. Ингээд хамтаа бүгдээрээ залбирцгаая. Эзэн бурхан минь, өнөөдөр бид бүхэн Иона номын 1-р бүлгийн 1-3 дугаар ишлэгийг судаллаа. Тэгээд энэ түүх бидэнд бас олон зүйлийг ойлгож өгсөн баярлалаа. Өнөөдөр ч гэсэн бид өөрсдийнхөө тав тухтай орчныг, тав тухтай амьдралыг эрхэмлэж, эзний төлөө өчүүхэн зовх, эзний төлөө өчүүхэн бэрхшээлийг туулах ийм зүрх зориггүй, үнэхээр сул дорой ийм итгэгчд байгаа бол бидний уучлаач. Бид эзэн минь аюулыг сөрөн тантай хамт таны яв гэсэн тэр газар руу явдаг. Тийм итгэлтэй таны үйлчлэгчд байхад та биднийг өөрчилж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За ингээд өнөөдрийнхөө Библи судлалыг энэ өрөөд өндөрлөе. Та бүхэн маань дараагийн сурлаараа бидэнтэй хамт байгаарай. Ингээд бурхан таныг их болтугай. Сайн хамраарай.